За өнөөдрийнхөө бичлэгээр Chicago Street-ээр алхсан талаараа ярих болно. За тэгээ хамгийн түрүүнд мэдээж Йорданоос ороод Chicago-гийн хамгийн алдартай пиццаг нь авч идсэн байгаа. За энэ пиццаг бол очсон жуулчд болго ер нь бол авч иддэг хамгийн зузаан, хамгийн том пицца гэж хүмүүс маш их дуртай байдаг. За тэгээ шөнө болцсон байсан, шинэ жилд жоохон өнгөрсөн байсан учраас сайхан гудамжаар нь алхаад ойр орчинтойгоо танилцаад тэгээ Chicago Street дээр очиж зургаан даруулаад ойр орчинтойгоо сайхан танилцсан байгаа. Chicago бол ялцчгүй Америкийн маш том хотуудын нэг учраас орой өглөөд маш их хөдөлгөөн ихтэй байдаг. За тэгээ нөгөө метрондоо суух, автобусаар явах, даунтаун руугаа явах гэд маш их хөдөлгөөн ихтэй байсан. Энэхүү Chicago-гийн гудамж нь болохоор Millennium Park-ийнхаа яг ойрхон хажууханд нь байдаг учраас ойр орчимтойгоо ер нь бол тухайн газруудаар сайхан алхаад орчноо хараад ингээ явсан. Тэгээд маш их хөдөлгөөнтэй, тэгээд маш олон жуулчин ихтэй байсан.